Сайн байцгаана уу? Одоо мөндөр суух тавтамаар л хими элементүүдийг хэрхэн нээсэн бэ? Нэвтрүүлгийн маань ээлжит дугаар Шаан хотоос эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань нэг онцгой зочин хамтран хөтлөгчөөр ирсэн байгаа. Манай хэргийн төвч нэвтрүүлгийн хөтлөгч Агийн маань надтай өнөөдрийн хими элементүүд хэрхэн нээсэн бэ дугаарыг хөтлөнө. Мөн бас энэ нэг юм сануулхад бит хоёр яг өнөөдрийн дугаартай холбоотой тодорхой сэдвүүдийг хэргийн төвчийн дугаар дээр бас ярьсан байгаа. Тэгэхээр манайхан бас хэрвээ зарим хэсэг нь мэдэхгүй юм байх юм бол эсвэл бүр яг гоё дэлгэрэнгүй гоё сонсомоор байвал хэргийн төвчөөгөө бас давхар сонсороо. За манай од мөндөр сувг шинжилгээний тань мэдэх од мөндөр сувг маань од мөндөр YouTube-ийн сувг, НТV телевиз болон 83.3 107 хостолгоноор та бүхэнд хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирн хүүхэд бидний ирээдүйд Бикитан Kids болон Токиогийн хамт олон маань хамтран ажиллаж байна. За өнөөдөр юу ярих вэ гэхээр өмнөх дугаар дээр хоёлаа нөгөө цэрнийг нөхдүүд яаж яасан те шүүх төгсөн тухай ярьсан шүү дээ. Нөгөө дэлхийг сөнөөх гээд байна гэдэг. Сөнөөх гээд шүүх төгсөн тухай. Тэгэхээр яг хөө тэрнтэй шууд холбоотой. Нэгсэндээ өнөөдөр хоёлаа дэлхийг ямар элементүүдээр устгаж болох уу гэдэг тухай ярилцсан. Йоо, заавал дэлхийг заавал одоо хүн нэг тэгдэн юм шиг байгаа. Яаж юм бэ? Яагаад ч юм айц байх л та одоо тий. Одоо чи өдөр ингээл амар гоё ногоон энд юм байж гин. Гэтэл энэ ингээд нэг байхгүй болчих юм бол яах юм бэ гэдэг юм тийм ингээ ой танд орж ирэхгүй нэг юм айц байгаа байхгүй тий. Тэртэй л холбоотой. Нэг амьд үлдэх, айгүй олон сая жилийн амьд үлдэх шалгарлаас үлдсэн нэг айц байгаад байна тий. Тэгээд ингээд шууд чамаг илэнгүүд бодож итэн нэр юунаас болоод ингэ дэлхий сүнчих юм бол ямар бодис байх юм. Тий, ямар бодис элемент байх. За яг өмнөх хэргийн төвчдөр бол одоо тэр цэрн гэдэг юу байсан. Байсан ч гэж байгаа тий айгүй муухай. Том туршилтын газар байсан хүмүүс тэгээ андуурч хэлсэн. Одоо буруу ойлголт юм да. Хар нөх үүсэж магадгүй гэдэг. Айгүй алдартай буруу ойлголтуудын нэг. Яг гэхдээ онлоор өмнө ярьж илсэн л да хар нөх үүсэх юм бол үүсэх магадлал байгаа гэдэг ч юм. Гэхдээ дараа нь маш олон эрдэмтэд тэрийг одоо тооцоож үздэг. Яг нарийн тооцоолж үзээд тэр магадлал нь бол асар бага юм байна. Нэгт хоёрт давхар нөгөө шинэ онол маань юу гэдэг вэ гэхээр маш юм жижигхэн мини хар нөх үүссэн ч гэсэн тэрнийх нь нөгөө уурших нь айгу хурдан байдаг байхгүй. Хар нөхний нэг юм онцгой юм байгаа. Тий Хокингийн цацрагалт нь хар нөхний онцгой юм юу вэ гэхээр хар нөх жижигхэн байх тусмаа богино амьдралтай байдаг байхгүй. Айгу сайн. Том байх тусмаа удаан амьдралтай байдаг. Тэр жижигхэн байх тусмаа айгу хурдан ууршаад алга болчдөг. Том байх юм бол тэгээ байгаа л идэг. Тийм болохоор бид нар ертөнцид дандаа юм том авраг хар нөхөнд харж байгаа байхгүй. Тэг жижигхэн хар нөхөнд. Ууршин гэдэг тэр Хокинсийн ууршилт гэдгийг талаар дахиад нэг жоохон тайлбарлаад өгөөч. Яг ууршин гэхээр ч одоо ингэ яаж ууршдаг гэсэн үг. Тэг яг одоо хар нөх гэдэг нэг юм объект байна тий ертөнцийн нэг юм тооц сорогч шиг тий хамаагүй уулын тэгж ойлгож болохгүй. Тэгж биш л тий бүх юм ингээ хар нөх руу унж байгаа буцаж гарч ирч чаддгүй. Тэгэхээр өмнө Хокингоос өмнө эрдэмтэд юу гэж боддог гэсэн бэхээр юм унаа л энэ хар нөх руу. Айл манай нөхөр ингээл томроолын тэгээд магадгүй асар холын ирээдүйд ертөнцид байгаа бүх юм хар нөх руу унаад ертөнцийн ирээдүй бол хар нөх гэж таамагладаг байсан байна. Тэгсэн Стивен Хокинг юу гэж харуулсан бэ гэхээр үгүй хар нүхнээс чи юм гардгийн байна гэдгийг харуулсан баг. Хар нүхнээс юм тодорхой цацрагалт гарч идэг. Нэгсэндээ хар нөх рүү орцсон зүйлс маань буцаж гарч болдгийм байна гэдгийг харуулсан. Тэр буцаж гарах процессыг физикч нар ууршилт гэж нэрлэдэг байгаа байхгүй. Яг л гэхээр нөгөө юм чи ингээд хар нүх маань гаднаас объект оронгууд томроолын тэгснэ буцаагаар нөгөөдгөө гарахаараа жижигрээлэн шүү дээ. Тэгээ ингээд уурсаараа алга болчдөг. Тэр ирээдүйд ер нь ийм байж магадгүй мэн хар нөх одоо бидний мэдхийн ууршилттай л зөөрлүүлж хэлээд байгаа юм биш. Зөөрлүүлж хэлж байгаа. Яг жинхнээсээ ингээд сарнад алга болчтой тийм биш юм байна тийм үү. Тэгээ яг баг жинхнээсээ сарнад алга болж байгаа гэж ойлгож болно л доо. Тодорхой одоо концептийн хүрээнд гэж ойлгож болно. Тэр яг хамгийн ихний одоо дэлхийг устгаж болохоор элемент гэх юм бол тийм байна. Хар нөхөө байхгүй. Хамгийн амархан аргаар тий хар нөхөр дэлхийг сүнөж болно. Гэхдээ яг бодитоор харах юм бол ер нь бол яахгүй. Дэлхийг тэгж устгахгүй яг тэр хүмүүсийн одоо маргаад байсан шиг. Тэр хүмүүс бол ингээд тий одоо өөрөөр хэлбэл ингээд тэр хүмүүсийн маргаад байсан шиг дэлхийд хар нүхийг үүсгэх боломжтой юм уу? Нөгөө яг хэргийн товч нэвтрүүлэг дээр ярьсан л да боломжгүй гэдэг нэг янз бүрийн судалгаа тайлан гарсан. Яг тэрнийг одоо чи үзэгч сонсогчдод тайлбарлаад гэж яага боломжгүй. Яг хар нүхийг ингээ те тэр бөөмийг хурдцтайгаар ингэж мөргөлдүүлээд гаргачих боломж байхгүй юу? Үгүй
ер нь одоо хэвээр энэ чинь юу вэ гэхээр нэгт ийм юм. Бид нар мэдхгүй заяа ямар ч гэсэн нэг хэсэг тэр нарийн механизмуудыг мэдхгүй. Яагаад вэ гэхээр ЦЕРН элицэг гэдэг газар бол их тесрэлтийн дараах хэдхэн миллисекунд хугацааг давтан бий болгож байгаа. Тэгэхээр ертөнц тэр үед ямар эс бэ гэдгийг бид нар 100% мэдэхгүй. За нэг 30% ч юм уу 40% нь мэднэ. Тэгэхээр чи хэрвээ тухайн зүйлийг бүрэн ойлгоё гэвэл ямар нэгэн онол сонгох хэрэгтэй болчихж байгаа биз. Тэр онол нь яаж тайлбарлаж байна? Тэгэхээр зарим онол, утасны онол 2 бөө мөргөлдөөд маш өндөр энергитэй мөргөлдүүлвэл шүү. Асар өндөр энергиээр мөргөлдүүлэх юм бол маш жижигхэн мини хар нөхөсөж болно гэдэг онол байгаа. Магадгүй үүсэж болно. За нэг хідэн тэрлэн мөргөлт хийхэд нэгдэн нэг хар нөхөсдөг ч юм онол байгаа. Нөгөө талд өөр онол байгаа. Утасны онолоос өөр онолууд байгаа. Тэр онолууд хар нөхөсөхгүй гэж хэлдэг. Тийм онолууд байгаа. Тэгэхээр аль онолыг ярьж байгаа гэдэг нь чухал. Тухайн цэрний нөхцөл дээр яагаад хар нөхөсөхгүй вэ гэсэн бэ гэхээр бидний өнөөдөр байгаа хамгийн сайн онол байгаа шүү дээ, тийм. Өнөөдрийн бидний ажиглаж байгаа ертөнцийг тайлбарладаг хамгийн сайн онолоор бол хар нөхөсөхгүй байна. Ямар ч боломжгүй ерөөсөө хар нөхөсөх. Тинчээ хар нөхөснө гэдэг бол өстө нэг бухлан дундаас алтан зүү болж байгаатай адилхан юм болно гэсэн ерөөсөө тэр бол ямар ч боломжгүй. Гэхдээ өөр том өөр онолуудыг авч үзэх юм бол хар нөхөсч болно. Гэхдээ өнөөдөр ЦЕРН 2011 оноос хойш ажилласан гэхэд 15 жил ажиллаад ямар ч хар нөх ЦЕРН дээр үүссэн гэдэг ямар ч судалгааны бодит баримт байхгүй тэнцээ. Үнэхээр үүсгээр бол зөвхөн ЦЕРН дээр л үүсэх боломжтой тийм үү? Тийм. Өөр дэлхий дээр үүсвэл тийм. ЦЕРН дээр л үүсэн. Нөхдүүд ч өөр газруудын өөр хурцгууруудыг бас шүүхтэд байсан шүү дээ тийм. Яг хөө тэр яагаад тэгсэн бэ гэхээр нөгөө хоёр бүүмийг ямар нэгэн тодорхой энергитэй мөргөлдүүлж штэ тий. Тэгэхээр яадаг вэ? Одоо чинь хоёр машин хоорондоо маш өндөр хурдтай хэрэг мөргөлдөх юм бол зад авна тий. Тийм энерги нь өндөр үнэ гэсэн үг штэ. Тэгэхээр нөгөө өмнөх хэргийн товч дээр ярьсан RHIC гэдэг хүнд ионы хурцгуур дээр мөргөлдүүлдэг энергийн хоёлоо нэг ингэж бодъё. 10 гэдээ бодчих тий. 10 гэдэг тоогоор илэрхийлэгддэг. ЦЕРН дээр мөргөлдүүлдэг энерги нь 1 сая واخгүй. Тэрнтэй харьцуулах юм бол тий. Тэгэхээр чи яах вэ? 10 гэдэг тоогоор хоёр машиныг 10 км/цаг хурдтай хоёр машиныг хоорондоо мөргөлдүүлээд нэг эвдрэл үүснэ. 1 сая км/цаг хурдтай машиныг хоорондоо мөргөлдүүлэх нь зад авна шүү дээ. Тий. Бүр илүү өндөр мөргөлдөөн болчих. Тийм учраас нэг өндөр энергитэй учраас тэнцээ хар нөхөсөх боломжтой гэсэн таамагууд гаргаж ирсэн юм. Тэгэхээр одоо ч гэсэн ингээд ирээдүйд жишээ нь хятадууд бол ЦЕРН-ээс том хурцгуур барина гэдэг юм. Одоо ойрын 50 жилийн асар том мөрөөдөлтөө. Тий. Одоо хятадууд тэр ажилдаа баг нилээдгүй эрчимжээд орцсон гэж яриад байгаа. Магадгүй гэхдээ ЦЕРН-ээс тийм өндөр хүчтэй тийм хурцгуур барих үнэхээр боломжтой юм уу? Боломжтой. Тэр бол боломжтой. Бас тэр боломжойгоо дагаад нөгөө нэг хар нөхөсөх магадлал чинь дагаад ихсээд явах. Нөгөө энерги нь ихсэж байгаа учраас тийм. Гэхдээ энд нэг юм хэдүүлээ агүй сайн ойлгох хэрэгтэй. Тэрний хөө өнөөдөр бид нар хар нөх гэдэг объектыг тодорхой хэмжээнд маш сайн мэддэг болсон. Бүрэн мэдээгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд жишээ нь 50 жилийн өмнөхтэй харьцуулахад бид нар мэддэг болсон. Дотроо олон янз байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт миний хар нөхнүүд үүсэх юм бол маш хурдан уушаад алга болчих учраас юун тэр дэлхийг залгих дэлхийг залгиж амжихгүй байхгүй болчих واخгүй энэ чинь ерөөсөө. Тэрийг яах нь үүсчих юм бол дэлхийг залгуулахын тулд хоёулаа тэрийг жишээ нь ингээд тусад нь салгаж аваад тусад нь өөр материаар тижээгээд тэгэх юм бол дэлхийг залгиж болно. Гэтэл тэр мөргөлдөн чи юу болж байгаа вэ? Нэг хоёр бөөмөрөл мөргөлтлөө харна хүслээ тэгэл байхгүй болчихно. Ерөөсөө ямар ч гай учруулахгүй. Тийм болохоор одоо бол ер нь манай сонсогч нар бол амар том хурцгуур барьсан ч харна үүссэн ч нэг гайвлахгүй. Нэг сүртэй юм болохгүй гэж бодлоо. Тэгэхээр ингээ харна гэдэг нэг элемент байна. Нөгөө талаас дэлхийг сөнөх боломжтой элемент гэвэл чамд ямар элемент нэг юм зүгээр толгойд чинь бууж байна. За стабр ойлголт алга одоо сөнөх боломжтой гэхээр за яг нэг юм амар хүчлүүд байх юм болоо ингээл хүрсэн болгоно ингээ шатаадаг төлдөг ч юм уу юм болгоныг уусгадаг хайлтуулдаг нэг тиймэрхүү төрлийн юм болов. Яг тэгж бодох юм бол нөгөө бидний хамгийн сайн мэддэг элемент ба ялангуяа манай монголчуудын үзэн яддаг элемент уран гэдэг элемент. За уранаар юу хийдэг вэ гэхээр
4 хөлтэй биш нөгөө хэдэн хөлтэй болгодог. Төрхийн ажилтай болгодог уран. Яг нь тэр гэхдээ ураанаас болоогүй гэдэг бид нараас мэдэх хэрэгтэй. Тийм. Уран гэдэг элемент. Ураанаар юу хийдэг вэ гэхээр цөмийн бөмбөг хийдэг. Тэгэхээр яг энэ өөрөө дэлхийг устгах аюултай элемент болчихж байгаа байхгүй. Маш их хэмжээний цөмийн бөмбөг өнөөдөр дэлхий дээр байж байгаа шүү дээ. Тий. Одоо Америк, Орос гэх том өрнүүдийн идэвхтэй хушууны тоон 10 хэдэн мянгаар яригддаг санагдаад. Гэтэл тэрийгээр тэр бүх урааныг хоёулаа бүгдийг нэг газар цуглуулж байгаа нэг уулын хонхорт аваачаад болчих л та. Тэгж байгаа тэр гисэн чинь нэг садисторак очоод нөгөөдхийн тэсэллээ гэж бодоход дэлхийг хэдэн мянган удаа устгахаар хэмжээний цөмийн бөмбөг дэлхий дээр байдаг. Хэдэн мянган удаа нэг удаа биш. Хэдэн мянган удаа устгахаар хэмжээний тийм элемент дэлхий дээр уран байж цөмийн бөмбөг байж юм. Тэр юм уран гэдэг элементээс яг энэ талаас нь харах юм бол аюултай болчихж байгаа. Нөгөө талаас уран өөрөө их сонирхолтой. Юу гэхээр ураны атомын дугаар 238. Айгу хүнд элемент. Хүнд элементүүд ерөөсөө оддын цөмд үүсдэг. Оддын цөмд их элементүүд үүсдэг. Үүсэхдээ төмөрөн дээр очиж зогсчихдог байхгүй. Төмөрийн атомын дугаар нь 56. Тэгээд төмрөөс илүү хүнд элемент үүсгэхээр ямар ч од чадахгүй. Жишээ нь манай нарны цөмд бол хамгийн хүндтэй яах нь төмөрл үүсгэх юм шүү дээ. Тэрнээс илүү хүнд юм үүсэх боломжгүй. Тэгэнгүүт од илүү хүнд элемент үүсгэхийн тулд супернова гэдэг тесрэлт хийдэг. Тэр үед энэ уран гэх мэт энэ хүнд элементүүд бий болдог. За энэ процесс өөрөө яг нөгөө нэг манай ЦЕРН-ийн хоёр бөөм ингээ хооронд мөргөлдүүлж байгаа шүү. Тэрнтэй адилхан. Яг хөө ЦЕРН гэхээс илүү RHIC-тэй илүү адилхан. Хоёр ионыг мөргөлдүүлж байгаа байхгүй. За ион гэдэг нь тэг юу вэ гэхээр зүгээр л атомын цөм явж байна гэсэн. Ямар ч электронгүй болсон атомын цөмийг хооронд мөргөлдүүлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хоёр цөм чи амар хүнд хоёр талаас нь мөргөлдүүл нийлээд нэг том цөм болчих болно тий. Эсвэл нэгээ зад татаад өөр хэсэг цөмүүд болж болно шүү дээ. Яг энтэй адилхан процесс супернова тесрэл болгоомод болж байна. Нөгөө нэг одны цөмд байгаа төмөр гэдэг элемент байж шүү дээ. Тесрэнгүүд хажуу талаас нь маш их төмөр очиж мөргөлдөж байгаа. Маш их протон тэнцээ шингээж байгаа. Тэнгүүд манай энэ уран энэ шиг хүнд элементүүд бий болчтой. Тэр уран хүртэлх элементүүд бол ерөөсөө манай орчлон ертөнцид үүссэн элементүүд гэж хэлж болно. Тэр хүнд элементүүд нь бүгд тэрнээс яг хуу илүү хүнд элементүүдийг хүн төрөлхтөн өөрсдөө гаргаж авсан. Яг тэр дараа нь хоёлаа яригдана л та. Тэгэхээр хоёр дахь одоо дэлхийг устгах боломжтой хамгийн энгийн элемент бол уран болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бас нөгөө нэг тэр RHIC-ыг шүүхт өгсөн Америк залуугийн тодорхой хэмжээнд үнэн байж магадгүй болчихж байгаа шүү дээ. Тийм аимшигтай тийм кинон дээр гардаг юм шиг нэг тийм айс эсвэл нэг тийм нэртэй бодистай зүүрлүүлээд тэгээд нэг юм яриад байсан шүү дээ тий. Тий яг хоо тэгээд тэр нэг Strangelet гэдэг юм юунууд бий болж болно гэдэг. Тэр тэнд бас айгүй сонирхолтой процесс болж байгаа юм л да. Тэр нь юу гэхээр нөгөө нэг Frank Wilczek гэдэг эрдэмтэн байсан шүү дээ. Нобелийн шагналтай. Тэр эрдэмтний чинь өөрийнх нь судлаад Нобель авсан салбар нь яг тэр Strange Quark-тай холбоотой юм баггүй. Тэгэхээр яг нэг Strange Quark-ийн тэр нэг тоосон зураг гэдэг байгаа шүү дээ. Нэг бөөмийг л хэлээд байгаа юм л да. Тийм. Тэгэнгүүт тэрийг нь өөрөө анх таамаглаж одоо онлайн бүтээж Нобель авсан хүнээр нь буцаагаад тэр ажлыг одоо ревю хийлгэж штэ. Наа чи хэр одоо үнэн бодтой гэдэг. Тэр бас айгүй бас сонирхолтой юм байна те. Лаг процесс болж байгаа байхгүй. За ингээд харангууд одоо энд бас айгүй сонирхолтой юм болсон байна. Нөгөө хэргийн төвчдөр яг хоёлаа төсөөлт нь ярих гэж цаг гараагүй. Тэр юу гэхээр одоо нөгөө шүүх хурлын системүүд маань ингээд ирээдүйд магадлалцсан ийм юмар өнөөдрийн шүүхийг гаргахгүй гэдэг нэг ихний факт гарч ирж байна. За дараа нь нөгөө 93 оны хэрэг те эмний хэрэг. Тэрэн дээр яаж яах гэсэн таны хийсэн судалгааг энд байгаа өөр судлаач хүлээн зөвшөөрсөн үгүй юу гэдэг юм чухал юм гарч ирж байгаа. За энэ бол өөрөө яг general acceptance. Тийм general acceptance байгалийн шинжилгээний зарчим байхгүй. Бид нар яг өмнөх дугаар дээр урнаа битээр нөгөө алхимийн тухай ярьсан. Яагаад алхим сүнцэн бэ те баг болцсон юм. Тэр нь өөрөө алхим шинжилгээний зарчмыг авч чадав. За энэ зарчим нь яг л энэ юм. Энд хиний агигийн хийсэн судалгааны ажлыг бэлгүүн энчээ дахин давтах боломжтой байх хэрэгтэй ихнийх юм. Тэгснээрээ яг би чиний судалгааг хүлээн зөвшөөрнө те. Тэгэхгүй дахин давтах боломжгүй байх юм бол тэр чинь утгагүй болчихж байгаа байхгүй. Тэр нь зүгээр азар хийсэн юм шүү. Тохиолдолтой хийсэн юм шүү. Аз тохиолдол байж бол эсвэл чи худлаарсан байж болно шүү те. Хүн чинь бас нөгөө нэг cherry picking хийдэг амтан шүү те. Тийм яг үнэ. Тэр нөгөө ялангуяа эмэн дээр агуу чухал байхгүй. Эмэн дээр бид нар cherry picking хийдэг учраас одоо нөгөө нэг датанаасаа зөвхөн өөртөө таалагдсан датагаа сонгож аваад
судалгаа гаргачих юм бол би тэрийг дахин давцсан чи өөр юм гаргачихвал хардсан шүү дээ. Энэ хүн буруу гэдэг. Тэгэхээр яг шүүхийн тогтолцоо тэнцээ яг нэг байгалийн шинжилгээ ухааны тухайн эрдмийн ажил бусад эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлэн гэдэг нь ерөөсөө цаад санаа нь дахин давтах боломжтой. Дээрээс нь нөгөө юу орж ирсэн шүү дээ. Алдаа орж ирсэн тий. Тухайн ажлын алдаа хэдвэ гэдэг чухал юм болж чинь. За тэр алдааны төвшин ямар байх юм? Төвшин ямар байх вэ? Даага чи яг юу гэж харж байгаа? Тий. Тэр хэрэг алдаж байгаа гэж харж байна. Тэр бол ерөөсөө ямар ч судалгааны ажил байх ёстой зүйл байхгүй. Хэрвээ тухайн судалгааны ажил алдаагүй байх юм бол с ิจ гтэй байхгүй. Хүн яагаад ч төгсөм хийх боломжгүй байхгүй. Байгаль төгсөм хийж чадахгүй байхад хүн төгсөм хийнэ гэж юу гэсэн үг юм те. Тэгэхээр тэр алдаа бас байх ёстой. Яг ингээд энэ байгалийн шинжилгээ ухааны салбарын ойлголтуудыг шүүх хуулийн системүүд аваад илүү хатуу болж ирсэн байна. Илүү нарийн системтэй болж ирсэн. Ингэнгүүт энэ маань өөрөө энэ одоо нөгөө элементүүдтэй давхар холбогддог. Яаж холбогддог вэ гэхээр жишээ нь цэрнийг одоо буцаагаад жишээ авъя те. Цэрэн дээр нөгөө бурхны бөөм гээл те. Хигс гэдэг бөөмийг нээх гээл 50 жил болж байгаа л нэг юм 2012 оны 7 сарын 4-ний өдөр нээсэн байна. Ингэнгүүт энэ чинь саяны 3 зарчим яригддаг байхгүй. Яг тэр хууль дээр яригддаг 3 зарчим яригддаг. За энэ туршилтыг цэрний энэ Атлас гэдэг багийнхан хийлээ. Окей. Тэгвэл дахиад нөгөө талд нь CMS гэдэг баг байна. CMS яг адилхан юу гаргаж авч чадсан, үр дүн гаргаж авч чадсан уу гэж асуудаг. Тэнгуү CMS нь адилхан гаргаад авцсан байх юм бол эхний нөгөө нэг чек болчихж штэ. Энийг дахин давтах боломжтой буюу өөр эрдэмтдээр яасан юм бэ? Баталгаажуулсан юм байна. Тэнгуү дараагийнх нь нөгөө алдаа ороод штэ. Алдаа ороод ирэнгүүт за над туршилтын чинь алдаа хэр хэмжээтэй юм бэ гэмээр яг хөө Хигсийн алдаа бол тухайн үед жоохон өндөр байсан л та одоо л хасар баг болцсон. Хэдэн саяны нэгээр яригддаг. Нэг хувиар яригддаг. Тийм баг болцсон. Тийм баг болж байгаа нь яагаад тэгж байгаа вэ гэхээр нэг бидний тухайн туршилтыг хийж байгаа одоо чадвар сайжирч байна гэсэн. Маш сайн чадвартай болж байгаа. Хоёр автоматжуулалт бас ихсэн. Яг автоматжуулалт аягүй өндөр болцсон. Компьютерийг аягүй сайн ашиглаж байна гэсэн үг. Хоёр тэр чинь хоёр өөр баг тус тусдаа бие биенээсээ үл хамааран хийчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хоёр багийн чинь алдаанууд нь дахиад багсан шүү дээ. Ийм өндөр наривчлалтай болно. Тэгээд тэр чинь хоёр баг нь хоёулаа нийлээд бараг 30 мянган хүн ажиллаж байгаа. Тэгэхээр ч бүр амар нарийн туршилт болчихж байгаа байхгүй тийм. Тийм учраас тэрийг ингээ нээлт гэж хүлээж авч шүү дээ. Тин чи яг зөвхөн нэг зүйлийг ингээ сонирхуулж ярихад ийм одоо нөгөө нэг цэрэн дээр Хигсийг нээсэн нээлтийг хүмүүс айгүйх хар нүх ажиглагдахтаа ч юм уу эсвэл бухлан дундаас одоо бүрэн өвсний талбай дундаас алтан зүү олохдоо жишиж ярьдаг. Тэр гэхдээ айгүй хялбаршуулсан жишээлт байхгүй. Яагаад вэ гэхээр хэрвээ бид нар өвсний талбай дундаас алтан зүү хайж ивэл дор нь олно. Яагаад вэ гэхээр тэр чинь үүр зүйл байхгүй. Өвснөөс үүр зүйл учраас олоход амархан. Энэ Хигсийн нээлт гэдэг нь юу вэ гэхээр өвсний талбай дээр байгаа нэг ширхэг өвс болгоны хэмжин заяа байлаа. Бүгдийг хэмжээд тэр бусдаасаа ялгаатай цорын газ базон гэсэн байж тээ. Тийм учраас God Diamond гэдэг байхгүй. Ялгаатай нэг ширхэг жижиг өвсөг олно гэсэн үг байхгүй. Тийм нарийн ажил хийхэр чинь тэрийгэ дагаад алдаа яригдах хэвээр бусад эрдэмтдээр баталгааж хүмүүсээ нэртэж чинь. Харин тий одоо ингээд иймэрхүү зүйл болж байна. За ингээд цэрний нээлттэй. Тэгсэн элементүүд рүү орох юм бол бид нар байгаль дээр байгаа хийх элементүүдийг юу нэг хамтран ажиллагчаа ярьчаад өөрчлөлөх үү тийм. За эхний хамтран ажиллагчаа танилцуулъя. За чанарыг танд авчирнаа. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids сураатай Lenus Med компани энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар оролцож байна. За хавар болж байна. Та бидэнд маань одоо тий ядраад за та бид ч гэлтгүй ер нь л нийт дээр л хүмүүс ядарч байгаа хөтэ ялангуяа хүүхдүүдтэй витамин уулах нь маш үр дүнтэй яг энэ цаг үе ирсэн. За 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй. За тэгээд хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг, энэ бодисын солилцоог дэмждэг, за тархины үйл ажиллагааг дэмждэг, ашигтай бактери нь хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг ийм үйлчилгээтэй витаминыг одоо санал болгож байгаа юм байна. За энэ хайрцагын дотроо одоо Bikutan Kids гэдэг витаминаар ярьж байгаа шүү те. За хайрцагын дотроо 14 ширхэг нөгөө нэг нунтаг хэлбэртэй шууд ингээд найруулад дуучдаг гэсэн үг те. 1-3 насны хүүхэд өдөрт 1 уутыг, за 4 болон түүнээс дээш насны хүүхэд 1-2 уутыг ус болон тарганд найруулан ууж хэвлэдэг ийм витаминыг танилцуулж байгаа юм байна.
За холбогдох мэдээллийг 80 тэг 3 5191 9934 97 17 гэдэг дугаараас Alkaloid Mongolia гэдэг пэйж хуудасаар Facebook пэйж хуудасаар холбогдоод мэдээлэл авч болох юм байна. Мөн Health Point болон бүх эмийн сангууд за одоо бүх эмийн сангуудаар очиод худалдан авалтаа хийж болох нэ. Bikutan Kids-ийн витамин байна гэж асуугаад авчихсан шүү дээ. Bikutan Kids-ийн D витаминыг нь манай хоёр хүүхэд хэрглэж байгаа. Тэгээд одоо D витамины ач холбогдлын талаар ярих нь орог илүү зүйтэй. Гэхдээ хамгийн гол өгөх зөвлөмж бол хэтрүүлэн хэрэгж болохгүй. Яг л тунгийн тохируулан хэрэглэх нь илүү ач холбогдолтой. За хэтрүүлэн хэрэглэх юм бол D витамины илүүдэл нь илүү аюултай гэж ярьдаг. Тэгэхээр эмчээс өгсөн зөвлөмжийн дагуу хэрэглээрэй гэж бас энэ башрам дурдъя тийм ээ. За тэгээд энэ удаагийн дугаарт хамтран ажилласан Alkaloid Mongolia команда баярлалаа. Linus мэдэмжлэгийнхэнтэй баярлалаа. Баярлалаа. Тэгээ яг бас юу нэг эмчийн завраар хэрэглэх хэрэгтэй тий. Бид нар чинь нэг юм сонио артам шүү дээ. Юм болгоныг дураараа хэрэглэх гэдэг тий. Их байх тусмаа сайн гэж боддог бас буруу. Сайн гэдэг. Гэтэл яг одоо нэг хими элементүүд хэрхэн үүссэн бэ дээр урна бичээр эхнээс нь хэлээл. Тэр нь юу вэ гэхээр бид нар зүгээр байгалыг ч гэсэн наад зах нь ажиглахад байгаль бол өөрөө юм балансаар явж байгаа байхгүй дандаа. Тодорхой зөв тунгуудын дагуу явж байгаа. Аль нэг нь ихсчих юм бол тийм. Жишээ нь дэлхийг бодъё л доо. Дэлхий дээр ямар нэгэн байдлаар хүчил төрөгч нь хэд ихсчих юм бол бид нар байхгүй болчихно тийм. Хичнээн хүнд хэрэгтэй ч гэсэн хүчил төрөгч хэд ихсэх юм бол урамлууд чинь наад зах нь айгу жижигхэн болоод шавжнууд том болоод за тэгээд төсөөл тийм нохоо шиг хэмжээтэй аалцсан гэдэг төсөөл. Амар юм сонин баланс руу орчихно. Нөгөө талаас бидэт бараг хэрэггүй гэлээдэг одоо нэг азотын хэв байгаа агаартай. Гэтэл азотын хэмжээ ч гэсэн тийм чи өөрчлөгдөх юм бол яг хуу дэлхийд рүү амьдрал ч гэсэн тийм чи ингэ байхгүй болчих аюултай. Түүнтэй адилхан манайхан витамин болон одоо ашигтай бактериудыг хэрэглэхдээ эмчийн завраар зөв тунгийн дагуу хэрэглэх хэрэгтэй. Мөн нөгөө нэг дор ихээр ууж болохгүй. Энэ өдөрт нэг юм тогтмол тий тэгжиж байснараа илүү сайн үр дүнгээ өгдөг зүйлээ. Илүү сайн үр дүнгээ өгнө. Зарим хүмүүс бол нэг дор баг хитэн утаар нуучих гэдэг тэр бол хамгийн буруу зүйл байгаа. За тэгэхээр одоо ингээд нэг хүнд элементүүдийн сэдв рүүгээ эргээд оронгууд яаж байгаа гэхээр бид нар ингээд цэрэн дээр бол бөөм хайж байгаа байхгүй. Нэгсэндээ материйг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсэг юу юм бэ гэж асуугаад хайж байгаа. Ингээ асуухар ч угаасаа л ертөнц хизээ үүссэн бэ гэдэг асуулт руу очиж байгаа. ертөнц анх үүсэхдээ нэг ямар нэгэн байдлаар ертөнц үүссэн. Тэгээ ямар нэгэн байдлаар бөөм үүссэн. Тэрийг ойлгохын тулд материйн хамгийн жижиг хэсгийг судалж эхэлж байна. За ингэ байжсэн яг өнөөдрийн одоо ингээд өдөр тутмын амьдрал хүн төрөлхтний түүхэнд их ялангуяа өдөр тутмын амьдрал бид нар нэг бөөм интертэй бол нэг зуралддаг шүү дээ. Бараг нэг хаяал сонсдог тий. Юутай илүү их юм уу? Тий. Юутай илүү их найзалдаг вэ гэхээр элементүүд тийм янз янзын элементүүд. За түрүүний одоо нөгөө витамин, ашигтай бактери гэдэг бол өөрөө тодорхой элементүүдийн комбинацууд л явж байгаа шүү дээ. Нэгдлүүд тийч явж байгаа гэсэн. Элементүүдтэй харьцдаг. Тэгсэн чинь хүн төрөлхтөн бүр ингээд анханасаа тодорхой юм хүнд бас ингээ аюултай байж магадгүй элементүүдтэй харьцдаг байсан. Хамгийн наазахын жишээ бол мөнгө ус. Мөнгө ус бол ерөөсөө халуун үздэг тэгээд нөгөө жоохон бахад чинь мөнгө усын уугаад тэгээ хордлогонд орсон гэдэг хүүхдүүд явж идэг байсан шүү дээ. Инглик тэгээ айгүй аюултай ус нь халзардаг мөнгө усны хордлого. Тэгээ хордлого өгдөг учраас дээрэс нь яасан халууны шилнээс чинь мөнгө усыг болиулсан шүү дээ. Одоо бол бүр амар болцсон тий электрон дижитал болцсон. Дээрээ дойл тайм аюултайс тий ингээ наацхны мөнгө ус. Нөгөө асахаар л нэг юмнууд ингээ бүнжигнүүд ингээд нөгөө гүүгээд байдаг тэрийг нь харах зорилгоор баг хүүхдүүд зориуд орог хаглаа. Зориуд хаглаад тэгээд тийм аимшигтэй. Тэгтэл хүн чинь үнэрлж шít наацхан тэгэл шууд хордог. Мөнгөөс бол айгүй хортой нэглэс. Гэтэ бид нар мөнгө усыг маш их юмд хэрэглэдэг байсан. Бүр дээр үү байсан ерөөсөө. Зэр зэвсэглэлт хэрэглэдэг байсан байна. За наацх нь бүр ингээд саяхан 100 жил 50 жилийн өмнөхийг хүртэлх чамаагүй тий. Халууны шилэнд хэрэглэдэг байсан. Миний баг гэх юм бол 20 30 жилийн өмнө л халууны шилэнд хэрэглэдэг байсан биз шүү дээ. Тэр хортой нэгдэлт. Айгүй зөнөн боос. Тэгэхээр тий. За нөгөө талд бас нэг юм амьдрал ахад ийм ойрхон байсан юм тийм аюултай байсан гэж юу. Харин өөр нэг юм хортой нэгдлээсэн. Тэр юу вэ гэхээр туглаг гэдэг хэлмэнтэй. Туглаг бол өөрөө цэцрэг идэвхтэй байдаг.
Тийм үү. Тодорхой цэцэр идэвхтэй байдаг. Тэгсэн чинь манайхан тэгж ерөнтэй дэлхийд даяараа тоглохоор тоглоом хийдэг байсан шүү дээ. Гэхдээ энэ ч одоо нөгөө хүүхэд сэргэлж мэргэлэхтэй хүртэл хайлуулаад эдэр тийм тоглоом хайлуулаад байдаг. Яг хар тоглолтоо яг миний ярьж байгаа бол тэгэнгүүт эн чинь юу нэг хүүхд сэргэлэх тоглогч чинь ч гэсэн хортой байсан юм дээр. Тийм үү. Ийм зүйлүүд. Энэ элементүүд чинь яг дэлхийн бүхэлд нь устгахгүй ч гэсэн дэлхийд дээр байгаа хүн төрөлхтний соёлыг устгах хэмжээний яг бүрэн устгахгүй л тэгтээ яг хүнд хортой элементүүд байсан байгаа байхгүй. Тэгээ ялангуяа энэ хүүхд сэргэлэхтэр бүр ингээд уулын сануулж хэлмээр идэв. Хүмүүс агиох туглаг энэ төр хайлуулад идэх тий. Тэр нэг буруу. Яавд вэ гэхээр хайлж байгаа туглагаа та өөрөө амьсгалж байгаа гэж чинь. Тэр чинь өөрөө тодорхой хэмжээний процесс яваад шүү дээ. Хайлж. Наадах нь уушгин дээр ч очиод тэр туглаа тогтчих шүү дээ. Тэгэхээр аюултай зүйл болчихно. Хоёрт хүүхэд чинь уйлаад унтахгүй байгаа бол битгий туглаг хайлуул эмнэлэг орно тий. Аюул сонирхол болохгүй байна. Тий, ямар ч хаа хамааралгүй туглаг очиж хайлуулаад тэгээ нөгөөтгөө ингээд дусанд хийгээд нэг дүрс гарахын ингээд яадаг. Тэр нь ингээд айцсан байна гэж ширгэлдэг гэж байна. Тэнгүүд энд юу харагдах вэ нөгөө нэвтрүүлгийн эхний хэсэгт ярьжсэн cherry picking харагдана. Ямар дүрс гарлаа. Хүн тэмчэнээс мэддэг юм л олж харна. Хүн зээч мэдхгүй юм олж харах боломжгүй тэндээс. Мэддэг юм олж хараад нэг юм жоохон арзаацсан байвал мод гээл те. Нэг юм дөрөв юута хэсэг гараад ирэх юм лөө нохоо байна гэж шууд автоматар тэгдэг. Тэр бол ерөөсөө ямар ч шинжлэх ухааны аргагүй ш. Энэ бол ер нь жоох муугаар хэлэхэд бол яг соёлын хувь сонирхолтой ч гэсэн эрүүл мэндийн талаас нь хэлэх юм бол шинжлэх ухааны талаас нь хэлэх юм бол бүдүүлэг алах юм баггүй тэгж болохгүй. Ялангуяа хортой химэлмэд ашиглаж байгаа гэдэг өнцгөөс нь харах юм бол бүр дэмий зүйл болж таарах гэдэг. Тийм бүр аюултай юм болчихж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь бас юм одоо ялангуяа манай хямар холон эмч найзууд хэлдэг. Хүүхдүүд айгу багадаа их яачдаг гинэ. Чихэн өвдөд сонсголоо алдчихдаг. Яасан гэсэн чинь нөгөө чихэн өвдөд уйлаад тахт нь ширгэлээд яваад идэг. Тэгээд чихэн өвцөөр хагаад яг өдөр чи идэлээд тэгээд насан туршийн сонсголоо алддаг гэж байгаа байхгүй. Уйлаад ахаар нь те ширгэлээд яваад идэг. Юмнаас айчлаа гэж одоо ширгэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө эмнэлэг л очиж үзүүлэх хэрэгтэй те. Хүүхд наазах нь 2 за 3 шөнөөс ч юм уу олон хоног уйлжээвэл хүн юм тоглоом моглог эмнэлэг гэж бодох хэрэгтэй байхгүй бид нар илүү шинжлэх ухаанаар хандах хэрэгтэй. Тэгэхээр энэ ч бас нэг юм элементүүд явж байгаа. Нөгөө талаас бас өөр одоо ингэ бидний түүхэнд хэрэгэлдэг байсан. Ялангуяа бүр хэрэглээд баларж исэн нэг аюултай элемент бол радиум гэдэг элемент. Ради гэдэг элемент. Ради. Цацар идэвхтэй элемент. Шүн нөгөө нэг харанхууд гэрэлтж харагддаг амар. Тэгэхээр хүнд нэг юм 100 жилийн өмнө гой санагддаг байсан юм байна л да 120 жилийн өмнө онцгой тий. Тэгсэн чинь тэр үед хүмүүс яасан гэсэн чинь радиумыг шүдний онтолсон зав. Тэгээд цацар идэвхээр шүдээ угаадаг. Тэгээд хүн чинь шүдээ өдөр тэд угаадаг үлээ дор хаяж 2 угаан тий. 2 удаа яаж юм? Маш өндөр хэмжээний цацргийн хордлого авч байна. Ингээ болоогүй. Тэр үед яасан гэсэн чинь өвчин намдах уусмал радио олж эхэлсэн байна. Шингэн өвчин намдах оны үеийн юм ярьж 120 жилийн 120 жилийн ой бурхан. Тэгээ ингэж хайлдаг. Тэгээд тэр үед юу болсон гэсэн чинь хүмүүсийн шүдэн зүгээр хэдхэн жилийн дараа үүрж унаад тэгээд цэцэргийн хордлогонд ороод хүмүүс арсны хорт авдар, бөөлний хорт авдар, цусны хорт авдар хорт авдруудаараа нас орж эхэлсэн байгаа байхгүй тийм чинь. Бүр хамгийн хүнд кейсүүд нь юу болсон гэсэн чинь 90 зүгээр ингэ салаад болчихдаг тийм чинь. Йоо аимшигтай юм зүйл бол. Тэгээд бид нар энэ чэнэс юу ойлгосон бэ гэхээр энэ бас амар хортой элемент гэж байдаг юм байна. Нөгөө хими хортой элементүүд байгаа шүү дээ. Жишээ нь мөнгө ус ч юм уу, холоор давс гэнэ. Натрий дангаараа ч юм уу тий. Тэр бол ингээд дангаараа байж хата хүнд хортой. Ямар сандаа бид нар чинь нөгөө холоорыг тусны ялгаж авангуудаа хортыг хийчихэж байгаа шүү дээ энэ үед тий. Нэгдүгээр дайныг хортыг хийгээ сурчиж байгаа шүү дээ. Айхтрахаар тэгээ байж ангууд цацраг итгэх гэдэг элементийг шин чанарыг мэддэг болсноороо радиогаас чинь мэддэг болсон цацраг итгэх гэдэг юм хортой зүйл байдаг юм байна гэдэг. За энэ үед бас хүн төрөлхтний шинжлэх ухааны нэг юм онцгой үе дээр ирж байгаа юм. Тэр нь юу гэхээр өмнө нь бид нар тухайн элементийг дандаа химийн аргаар ялгаж салгаж химийн шин чанаруудаар нь ойлгодог байсан. Түлх юм болов түлж гин тий. Үнэртэй дуушиг өвчөөлөө хортой байна. Хараагүй бол энэ чинь аюултай байна гэж тэгж мэддэг байсан бол цацраг итгэхийн эрен эхэлснээрээ химийн шинжлэх ухаан цөмийн физик хоёр огтлцож байгаа байхгүй. Яг тэгэхээр тэр чинь юусоо химээр нь ч мэдэх боломжгүй. Зөвхөн физикээр л мэдэх боломжтой. Гэхдээ химийн элемент байгаад байдаг тийм чинь. Ингээ радио полониум гэдэг агуу өндөр цацраг итгэхийн тунтаа элементүүдийг олж нээсэн. Яг бас эрүүл мэндэд гэдэг ашигласан шүү. Энд чинь бас нөгөө зөвхөн юм хортой зүйл биш. Хүн чинь ямар нэгэн юмыг нөгөө ашиглаад сурчих юм бол
өөртөө хэрэгтэйгээр ашиглаж эхэлдэг тийм. Зөв талыг нь олж илрүүлдэг. Тийм, зөв талыг нь олж илрүүлдэг гэсэн. Одоо нөгөө өмнөх хэргийн төвч дээр ярьсан шүү дээ. Хэрвээ бас тэр цэрник ч юм уу RHIS-ыг шүүх дуудаагүй хүмүүс байгаагүй бол гэдэг нэг юм кейс байж болно. Дахиж ревю хийгдэх байсан уу? Дахиж ревю хийгдэх байсан уу? Баталгаажуулах байснаас нөгөө талаас мэдлэгийн агуу чухал юм одоо шин алхам болж штэ тий. Энэ хуулийн систем чинь өмнөх системүүдээр ингэж үндэслэж ингэж явна гэдэг. Яг тэрнтэй адилхан химийн элементүүдийг бид нэр ойлгочингууд өөртөө хэрэгтэйгээр ашиглаад эхэлж байгаа. Тэгэл наадсах нь одоо хамгийн жоохон муу ёртой жишээ ярих юм бол тий нөгөө хүн гар хөлөө хугалчих юм бол рентген зураг авахулдаг штэ. X-ray авахулдаг. Тэр чинь л цэцэр өвчгийг бид нар зөв ашиглаж сурсан жишээ байхгүй. Рентген цэцэр гэдэг чинь зөв цэцэр өвчтэй гамма өндөр энергитэй гэрэл явж байгаа. Тэр яах нь хүний эдийг нэвт явчихдаг. Гэтэ ясан дээр очиод зогсчдаг. Нөгөө тэрийг нь цаана дүрсүүлчихдэг. Тэрийг нь зөв ашиглачингууд хүн яаж ямар хугарсан байна, ямар гэмтэл цууралтын гэмтэл авсан байна гэдэг мэддэг болчих. Тийм ашигтай зүйл болж байгаа. Гэтэ ингээд цөмийн хэрэг эхэлсэн чинь яг хуу түүхэн хувьд харах юм бол нэг гонхтой юм болсон шүү дээ тий. Японы нэг хоёр хотыг очиод бөмбөгдөө ичж байгаа шүү дээ. Тэр бол аимшигтай юм гонхтой юм болж. Тэр бас нөгөө талаас хүн одоо энэ бол уул нь бол ямар нэгэн байдлаар ураны буруу биш шүү дээ тий. Тэр бол зүгээр түүнийг за одоо удирдах байгаа хүний удирдлагатай үйл ажиллагаатай холбоотой асуудал болж байна. За ингээд цөмийн эхлэнгүүд цөмийн бөмбөг гэдэг зүйлийг мэддэг болвоо. Цөмийн бөмбөг гэдэг зүйлийг мэддэг болоод амар юм устгах үү болноор нь хөнөх чадвартай юм аимшигтай зүйлийг мэддэг болсон. Ингэж мэддэг болгонгод нөгөө талд нь дахиад хүн гэдэг юмтай ч ухаантай байхгүй. Өөрсдөө ашигтайгаар тэр хэрэгжилж сурсан. Тэрний юу гэхээр цөмийн реактор бариад эхэлж байгаа. Асар их өндөр энерги ялгаруулт юм байна гэдгийг нь олж мэдэнгүүтээ нөгөө тал руу явсан. Энергийн одоо эрхчлөөнд хүрч эхэлж штэ бид нар. Тэгэхээр энийг одоо ингэж жишээлж болно. Өнөөдөр Монгол улсад нүүрсний цэцэрлэгээ станц байгаа штэ. Тэгэхээр нүүрс зөөвөрлөхөд тоос онцрын хаягдал гэдэг юмуд гарч идэг. Шатаахад нүүрсний тоос онцрыг гэдэг юм болж идэг. За утаа энтер гэдэг. Нүүрс бол ер нь бол айгүй хэцүү. Түвш. Дээрээс нүүсийг олборлох нь өөрөө урааныг олборлохоос аюултай байдаг. Тэгэхээр бүр ингээд юм аюулын юмнууд нь их байдаг. Тэгэнгүүт Улаанбаатар хотыг нэг хоног цахилгаантай байлгахад нэг юм 50 одоо чингэлэг дүүрэн нүүрсийг тэнцээ ингээд зөөгд очиж байна. Гэтэл хэрвээ бид нар цөмийн цахилгаан станцыг ашиглах юм бол тэр бол ерөөсөө л одоо барин миний энэ гар утас шиг хэмжээтэй юм явж байгаа. Миний карбон багтахаар л уран тэнд очно гэсэн. Нэг жижигхэн хоёр тэнцээ шатаахгүй учраас ямар нэгэн одоо нэг тоос онцрын хаягдал гарахгүй ийм давуу талууд байж идэг. Гэхдээ нөгөө нэг юм чинь 100% сайн 100% буруу юм болтохгүй байгаа шүү дээ тий. Сул тал байгаа. Мэдээч тэр бол үнэн. Тэр бол юу вэ гэхээр цөмийн цахилгаан станцаас цацрагийн хаягдал гарч идэг. Гэхдээ тэр цацрагийн хаягдал нь одоо хааш нь хийх вэ? Хааш нь наваачвал аюулгүй болох бай. Тийм асуудал байна. Гэтэ бидний одоо энэ ингэж айгаад идэг шиг амар юм бол тэр биш. Нэг энэ гар утаснаас нэг гар утасны хэмжээтэй цацрагийн хаягдал гарна тийм нэгт. Хоёр тэр цацрагийн хаягдлыг бид нар бүгдийг бөөгнүүлэл анх угаан хаанаас ухсан тэнцэнэ л аваачид орхиж чинь. Тэгэл болоо. Тэрийг очиод хэн нэгэн нөхөр очиод задлаад тэр канистрыг онгоолгоод хүчээр нэг юм террорист ажиллагаа хийгүүл бол тэр гай болохгүй зөө. Яг нь мэдээж нэг юуны байгаль орчны асуудлууд байгаа тий. Үер газар хөдлөлт гэдэг ч юм уу одоо хүний яаж чадахгүй удирч чадахгүй асуудал байгаа. Гэхдээ тэр одоо хүний удирдах чадахгүй форс мажор янз бүрийн үйл явдлаас болоод ингэж гарч ирэх боломж байгаа. Магадгүй байгаа. Тэр бол цөмийн хаягдлууд. Тийм. Тэр бол цаад байгальд ингээд ил гараад ирэх юм бол бас аюултай болчдөг. Тий, аюултай болчдөг. Тийм одоо эрсдэл бол угаасаа байж байгаа. Тэр эрсдлийг ч гэсэн тооцчдөг. Тэгээ яаж тооцдог вэ гэхээр ерөөсөө дэлхийн олон жилийн статистик харж болно наацх нь. Тухайн хаягдлыг болж байгаа газар хөдлөлтийн статистикийн сүүлийн 300 жил хэд байваа гэж асуухад 300 жилийн хугацаанд 3 удаа болсон бол дараагийн 300 жилийн хугацаанд 3 удаа болох л магадaltaй байхгүй юу тэр чинь тий. Тэгэл иймэрхүү байдлаар тийм логистикийн асуудлуудыг шийдчихдэг. Тэгэхээр бас тэр нь ингээд хүмүүс амар айгаад байдаг тийм юм бас биш. Дээрэс нь энд бас нэг юм дахин ярихад тэгээд нөгөө нэг somehow Монголоос цацрагийн хордлогонд орсон юм мал олдоод байдаг. Харин зүгээр ингээд олборлож эхлэегүй зүгээр хилцээрийн гэрээний төвшөнд явж байхад зүгээр шууд хордоод ирчихсэн байгаа байхгүй юу? Шууд хордоод байдаг. Олборлолт бүр
зүгээр ингээд өвс чадхаагүй, цэг чадхаагүй байх үед зүгээр ингээд ярингууд одоо юу ч гэж тайлбарламаар юм бтэ. Тэр төвшөнд л ингээд мал хордоод яасан мал нь мутацд орсон. Генетикийн өөрчлөлтөнд орсон мутацд орчлоо. Хэдэн толгойтой хонь шиг төрлөө гээл тийм юм ярьдаг. Тэр бол гэхдээ угаасаа боломжтой. Тиймэрхүү юм миний бодлоор одоо энэ генетикийн алдаатай юмнууд одоо ганц тэр бүс нутагч биш. Угаасаа л ер нь байж л байдаг зүйл. Нэх одоо цоо шинээр ингээд хүн төрөлхтөнд анхудаа нүд ам ороод гарахаар учирсан зүйл бол ерөөсөө биш шүү дээ, тийм. Ерөөсөө энийг ингэж нэг юм магадгүй санаа зорилго нь өөр л байдлаар ингэж гаргаж ирж байгаа нь тодорхой. Тийм сэвж байгаа тийм зэрэг. Одоо энэ бол яг нөгөө цэрник шүүхт өгдөг нөхдүүдтэй бас адилхан кейс үүсэж байгаа. Тэмцэгч тэр гэсэн гэдэг нэг хүмүүс. Одоо энд ингэн яг нөгөө нэг хэргийн төвчдөр ярьсан шиг процесс бүр Монголд болсон. Нөгөө нэг цэцэргийн хордлогонд орчлоо гэсэн малуудыг шинжилгээнд оруулсан. За тэгээд бүр одоо цөмийн шинжилгээний төв гэж байгаа шүү дээ манай монголчин. Уул нь бол тэр цэцэргийн чинь заавал нэг юм амар юм тэрнэс ч юм уу хүн гэр чимчг албагүй тэр цэцэр хэмждэг багажиг би өнөөдөр худалдаад авч чадсан боломжтой шүү дээ. Тэгэл хэмжээл гарал үүслээн цэцэргийн тун хийдвэн дээрээс нь тэнцээ ямар хэмжилтүүд хийж болох вэ гэхээр ургийн гажгийн хэмжилтүүд хийж болно, малын ургийн гажгийн хэмжилтүүд хийж болно. Ингээл хэмжээд гаргасан. Тэгээд шүүхийн одоо тэр тогтоолууд юу гэж гисэн бэ гэхээр ямар ч цацргийн хордлого наа чинь байхгүй манайхаа тий. Тэгэнгүүт нөгөө хүн ингээл нөгөө тал нь яаж байгаа байхгүй юу? Үгүй ингээ байгаад байна штэ гингүүт нь яг тэр хэргийн төвчдөр гарсан хэрэгтэй адилхан кейсүүдээс нь хэлсэн. Би магадлалтай юм бити яриад байгаа. Бодит кейс яриа. Бодит үр дүнгээ аваад ирээ. Би өөрийнхөө таамаглалыг зүгээр ингээд шүүхэд бодит болцсон юм шиг яриад ингээд тулгаад байгаа чи гэсэн санааг л үндсэндээ хэлээд байгаа юм шүү. Үнэхээр яг ингээд бодитоор цацраг идэх бодисоос болоод хортцсон гэдэг тэр нэг шалтгаан толбоог нь нотлох хэрэгтэй. Шалтгаан толбоо буюу одоо тэр яг энэ цацраг идэх бодисноос болсон гэдэг нэг тэр нэг холбоос нь хэрэгтэй байгаа шүү дээ. Клин гарч ихгүй. Энийг чинь хийх тэр шинжлэх ухааны судалгаа шинжилгээ одоо юу гэдэг вэ? Тэр бүх юмнууд байх нь шүү дээ. Тэгэхээр энэ яг тэр холбоос нь байхгүй бол тэр нэг шалтгаан болон тэр үр дүн хоёр чинь холбогдохгүй шүү дээ. Ямар ч хамаарал байгаа байхгүй. Гэтэл манайд байхгүй байгаа шүү дээ. Одоо энэ дээр гэхдээ бас уул нь манай сонсогч нар бас ингэж аюу амархнаар ингэж сэтгэж болно. Тэнд байгаа цэцэргийн хортой өвсийг хэрвээ цэцэргийн хордлого байе гэж бодъё л. Тийм бол нэг өвс юм уу усыг ууснараа тухайн мал хордлогонд орох нь байна тий. Тэгж мал хордлогонд орноо. Тэр малын махыг идж байгаа хүн байж байгаа шүү дээ чи. Тэгвэл ягаад хүн цэцэргийн хордлогонд орохгүй байгаа юм гэдэг асуулт чи үүсэж байгаа байхгүй юу? Одоо тэр цэцэргийн хордлогонд орлоо гэдэг мал бол ямар нэгэн байдлаар цэцэргийн хордлоготой юм идэж ууснараа л хордлогонд орно. За тэр малыг төрхөөс өмнө цэцэргийн хордлогонд орсон үгүй хүн гаднаас нараа мэдэхгүй шүү дээ. Багажаар очиж шимжихгүй л бол мэдэхгүй шүү дээ тэрийг. Тэгэхээр хүн тэр малын махыг идсэн байх магадлал тэнцээ бас байж байгаа тийм үү. Тэгэх юм бол тэр хүн чинь бас цэцэргийн хордлогонд орох хэрэгтэй. Гэтэл хүн цэцэргийн хордлогонд орохгүй мал цэцэргийн хордлогонд ороод байна гэдэг чинь нэг сэжигтэй юм байгаа байхгүй тий. Нэгсэндээ датаг буруу тайлбарлаад байна л гэсэн үг. За энэ дээр тэгээд бүр юм судалгаа хийгдсэн. Монгол улсын 21 аймаг сумуудад малын ургийн гажийн хэмжээ хэд байдгийг, хаана их байдгийг, яагаад ингэдэг юм судалгаа бүр хийгдээд одоо тэр хүмүүсийн яагаад байгаа гүтгээд байгаа айгаад байгаа газар нь угаасаа тодорхой сүүлийн жилийн дунд чинь юм өндөр байдаг юм байна тийм юм гэсэн. За энэ нь бол бас яагаад угаасаа л хөрсөндөө одоо юу гэдэм дээ одоо дархан гэдэг газар байна те. Энэ дархан гэдэг чинь угаасаа л тэр төмрийн одоо нөгөө хүдэр нь хөрсөнд нь маш ихээр агуулгддаг газар хгүй. Тэр нэрийг хүртэл ингээ хаар. Тэр дархан нэмэлт байгаа шүү дээ бүр. Тэр чинь хөрсөн угаасаа байгалын тогтцсон тэр баггүй. Тэгэхээр тэр өрмөц тогтцсон. Тэр нэрлэгдээд байгаа газарт угаасаа цаанаасаа тэр хөрсөн байгалийн тогтцсон урааных нь одоо юу гэдэм дээ агуулгамж нь өндөр учраас хэвийн хэмжээнээс ч гэдэг юм уу ингээ хэмжилтээр араа өндөр гардаг нь маш ойлгомжтой байж болох үсэл юм. Тийм одоо энэ чинь мэдээж л одоо Монгол улсын газар нутаг яг юм засаад янзлаа тавьсан юм шиг нэгэн жиглэл юм байхгүй шүү дээ. Чи уул ус хэл янз юм холцоод. Тэгэхээр энэ ч одоо ийм судалгаанууд гараад гарцсан байгаа учраас уул энэ дээр ингээд хүмүүс нэг хайгаад ах хэрэггүй. За хойлоо хоёр дахь хамтран ажиллагч. Токигийн хамт олно танилцуулаад төсөөлөхсөр үг. Яг үнэ.
За Токигийн танилцуулгыг ярихдаа их дуртай. Амьдралын хэв маяг бүрд Токи тохирно гэсэн урайтай Токи аппликейшн маань энэ удаагийн дугаарын ивент тэтгэгчээр оролцож байгаа. За Токи аппликейшнийг зогсоолын төлбөр хэсэгт машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой байгаа. За Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис, за төлбөртэй зогсоолуудад Токи аппликейшнаараа дамжуулаад төлбөрөө төлөх боломжтой болсон байгаа. За Токитэй зогсоол нэвтэрснээрээ та зогсоол зогсож буй цаг хугацаа, төлбөрийн мэдээллээ шууд тэр даруй утсан дээрээ харах боломжтойгоо. За төлбөрийн төлөх сонголтоо та өөрөө хийх боломжтойгоо. За аппликейшнаараа төлөх юм уу, эсвэл Токигийн дансаа цэрэнглээд бас төлөх боломжтой байдаг. Эсвэл банкныхаа аппликейшнаар дамжуулаад төлөх боломжтой байдаг. За эхний удаа төлж байгаа бол 30% хөнгөлөлт өгж байгаа юм байна. За мөн Power Bank түрээслэг урамшуул бас өгж байгаа. За энэ Power Bank түрээслэгийн үйлчилгээ бол маш хэрэгтэй байгаа шүү дээ, тий. За тэгээ Токи аппликейшнд автомашина бүртгүүлээд цонхоо нээж одоо сунаад ингээд бэлэн мөнгө төлдөг тэр процессыг одоо бүгдээрээ өдөр тутмынхаа амьдралаас хацаая. Зүгээр шууд орох гарахтаа гар утсан дээрээсээ энэ бүх үйлчлэгийг хийдэг болцгоё. Одоо дижитал нэшн гэдээ бид нар чинь өөрсдөө зарлж чад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр автомашинтай холбоотой бүх үйлчилгээг Токи аппликейшнаараа шийдэж цаг хугацаагаа эмнэлсэн ухаалаг жолооч байцгаая гэж байна. За Токи аппликейшны Facebook пэйжээс бүх мэдээлэл авах боломжтой байгаа юм байна. За мөн аппликейшнаас эксрээд тусламж хэсгээс онлайн туслахтай холбогдож шаардлагатай бүх мэдээлэл авах боломжтой байх нэ. За тэгээ холбогдох мэдээллийг та бүхэн Toki.mn болон Токи Facebook пэйжээс мэдээлэл авах боломжтой байх нэ. За өнөөдрийн хамтран ажиллагч Токи аппликейшндаа баярлалаа. Баярлалаа. За нэвтрүүлгийн төсөлд болохоор одоо ингээд нэг юм элементүүд ярангууд угаасаа л энэ нэг юм хүнд элементүүд биш үү, тий. Байгаль дээр олдсон юм хүнд элементүүд байна. Төсөл хэсэгт бас хүн чинь айгүй юм төвөгтэй амт юм аа. Яасан гэвэл бид нар байгаль дээр олдсон элементүүдийг сая ингээд янз янзаар ашиглаа сурчлаа ш. Цүмийн реактор хийж гин, бөмбөг хийж гин, тий. За ингээд өдөр тутмын хэрэглээнүүдийн юмнуудаа гар утас гэл янз янзын юмнуудаа хийж байна. Нөгөө талд хүн энэ цүмийн иргэний дараа бүр онцгой ертөнцид нэвтэрсэн. Тэр нь юу вэ гэхээр бид нар байгаль дээр олддоггүй элементийг хийж сурсан бохгүй. Хооронд нь хольж нийлүүлээд сурсан гэсэн. Нэг гэсэндээ цүмийн ирнээс өмнө тэгээ 120 жилийн өмнөх үед нөгөө алдарт Менделевийн үйлчлэг систем байгаа шүү дээ. Цээжлүүлдэг те айгүй хэцүү. Тэр үйлчлэг систем бол тухайн элементийг зүгээр л категори болгож ашигладаг тийм таблиц байсан байна. Цүмийн иргэн бий болсноор бид нар тэр таблицыг удирдах сурсан бохгүй. Хаана ямар элемент тавьж болох вэ? Нэмхүү. Энд ийм элемент нэмчихэл таг ингэж сурч. За ингэж сурахдаа ямар процесс болдог гэхээр нөгөө цэрэнтэй бас холбоотой болчих. RH IC-тэй холбоотой болчих. Тэр нь яадаг вэ гэхээр би нэг юм ураны хөдөр. За ураны хөдөрч уран байнгут гаднаас нь бөөмөр бөмбөгддөг. Шууд цөмрүүд бөмбөгдөд цөмд амар их бөөм аваачаад ингээд чихээд шахаад хийчин заяа. Ураны цөм ийм байж гингод баахан протон гинэ амар том болох чинь. Тэгвэл айгүй том цөмүүд докторгүй байдаг. Задардаг байхгүй хөнгөн цөмүүд рүү. Тэгэл одоо жишээ нь 92 ширхэг протонтой ураны цөм байж гингод нь хоёлаа тэрийг 120 21 болгочлаа гэж үгтэй за бүр ингэ огцсон нэмсэн заяа. 30 протон нэмсэн тий. Жуулна гэдэг нөгөө юугээ тойроод ингээд нөгөө юу лээ протон нейрон энтергээ. Тэрийг нь бүр ингээ 30 нэмээд хэдрүүлээд гэсэн үг. Хэдрүүлээд ингэ чинь. Тэнгүүд нөгөө цөм чинь докторгүй болоод дотгошоо доошоо хөнгөн цөмүүд рүү хуваагдаад явд юм байна л да. Бид нар тэгж хамгийн анх плутоныг лабораторид гаргаж авсан баг. Анх удаага хүн төрлөختөн яах нь тухайн элементийг хайхдаа байгалыг хараад сурах биш өөрсдөө гаргаж авч сурсан байна. За үүгээр яг өмнөх дугаартай холбоотой нэг алхимичдын мөрөөдлийг бол цөмийн физикч нар биелүүлсэн. За ингээд бүр нэг сонирхолтой факт хэлэхэд цэрэн дээр алт үүсдэг. Цэрэн дээр яаж алт үүсдэг вэ гэхээр хоёр хар тугалахын хооронд нь мөргөлдүүлдэг. Байгалийн бус журмаар алт. Тэндээс тодорхой хэмжээний алт үүсдэг. За тэндээс үүссэн алтыг чи одоо тэгээд нөгөө тэндээс үүссэн алтаар одоо нэг юу хийж бол одоо олборлж болохгүй л дээ тэр. Мөнгө олгож болох. Хэмжээний алт үүсэх үү? Тэр бол эдийн засгийн хямралын үед алтны атом л үүснэ. 1 грамм алтч өрөхгүй. Яг тэгэж алт үүсдэг. Тэгэхээр яг энтэй адилхан процессуудаар бид нар хүнд элементүүдийг хийж сурсан. За үүгээр бүр бид нар одоо нэг бид нар гэдэг нь эрдэмтдийг хэлээд байгаа шүү дээ тий. Шинжлэх ухаанчид маань алмазуудыг бас хийж сурсан байна. Алмазыг лабораторийн арганд гаргаж авч сурсан. Хүнд элементийг гаргаж авч сурсан. Сонсоод байгаамаа. Ингээд лаглаг элементүүдийг гаргаж авдаг болсноороо байгальд ажиглагддаг өөр онцгой шин чанартай элементүүдийг гаргаж аваад
өөрсдөө хэрэгтэйгээр тэрийг ашиглаж сурсан. За ингээд нийтдээ хэдэн элемент хүндрэлтийн сүүлийн 20 жилийн хугацаанд хиймлэр лабораторид гаргаж авсан байх юм бол 11 элементийг гаргаж авсан. Бидний нөгөө 10 жил тохиол Менделеевийн юу мөн бүр цаашаа болсон биш үү? Нөгөө чамайг 10 жил тохиол 108 байсан уу хэдээсэн? Намайг 10 жил тохиол 108 байсан тийм. Одоо бол 2015 онд хамгийн сүүлд нэгдсэн хүнд элемент нь 118 дахь элемент. Оо за. Сүүлд бол яг 3 элемент яригцаар л байна. Тэжиж чадаагүй гэж. Би бол ихний 3-аас цааш байхгүй. Харин тийм. 120-21-р элементүүдийг гаргаж авах юм лабораторийн ажлууд хийгцээр л байгаа. Яг нь миний сонсноор тэнд бас нэг Монгол эрдэмтэн ажилладаг. Тэгээ эдгээр нь яадаг вэ гэхээр нөгөө 121 хүртэл хүнд элементийг үүсгээд задрна шүү дээ. Тэнгүүд тэр чи яаж задрдаг вэ гэхээр 121, 120, 119, 111 задрдаг. Ингээд нөгөө нэг тус нь англиад явчихж байгаа гэсэн үг шүү дээ. Хөнгөн болоод задарчдаг. Хөнгөн болоод задрангуут нь яах нь тэнчээс ийм шинэ элементүүд байж болдгийм байх гэдэг мэддэг. Тэгэхээр өнөөдрийн дугаар бол яг энэ хүнд элементүүдийг бид нар ингэж нээдэг. Тэнд дундаас одоо эхлээд байгалаас олж нээсэн дараа нь өөрсдөө нээдэг боллоо. Байгальд хортоогийн ч мэддэг боллоо. Хүнд хортоогийн ч мэддэг боллоо. Буцаагаад өөрсдөө ашигтаагаарч тэрийг эргүүлдэг боллоо. Тэ цүмэр реактор. Дараа нь бүр хүнд элементүүдээр жишээ нь онцгой одоо материалуудыг гаргаж авдаг. Сүүлийн үед ялангуяа материалын судалгаанд агуу чухал ачаал бүтэлтэй болчих. Тийм юм сонирхолтой зүйлүүдийг хийдэг болсон байна. Тэгэхээр хичнээн дэлхийг устгаж болох элементүүд гэж байгаа ч гэсэн эцээцтэйг үнэндээ бидэрт хэрэгтэй л элементүүдийг байгаа байхгүй. Зүгээр устгах үгүй нь хүний гарт байгаа тийм. Тэр нөгөө материалын судалгаа гэсэн чинь нөгөө нэг дахиад нөгөө three body problems руу орцсон санагдаа. Тэн дээр нөгөө материалын судалгаа хийж агаад нэг юм тийм нано материал гаргаад авчдаг шүү дээ тий. Маш нэрнэ. Тэгээ тэрийг ашиглаад нэг ус онгоц ингээд 2 бадаг. 2 биш шүү дээ. Тэр чинь бүр яг 50 см-ийн ийм юутэйгэр хэмжээтэйгэр ингээд бүр хэрчдэг билүү. Бүр ингээд амар хэрчээд. Тэгээд тэр мэдчлэн тиймэрхүү аюултай юм бурхан минь гаргаж авах үү дээ. Харин тий. Энд чи аюултай биш байхгүй юу? Уул нь бол маш өндөр нэгттэй материал учраас яах нь нэлэгдэл баг болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр материалын үнэн үртгийг хямдхан болгоно гэсэн. Ашигтай тал нь. Тэр чинь бас л хүний шийдвэр шүү дээ. Бас тийм. Аюултай болгоё гэдэг. Тэр ялангуяа тэр 3 биеийн бодлого гэдэг номны эхний бот дээр энэ хэсэг дээр тэр материалын нээсэн эрдэмтэн маань өөрөө яг нөгөө санаа зорилго нь бол шал өөр. Эрдэмтэн хүний одоо асуудал гэж байгаа. Энэ асуудал хамгийн анх нөгөө цөмийн бөмбөгийг хийсэн эрдэмтэд тохиолдсон. Тэрийг би сайн сайхны төлөө ашиглах уу гэдэг юм амар том асуулт эрдэмтэн хүнд очиж байгаа байхгүй юу? Яг тэр асуудал дээр яг тэр эрдэмтэн маань ордог шүү дээ. Амар хүнд хэрэгтэй юм исэн. Гэтэл сайн сайхны төлөө муугаар би ашиглах уу гэдэг юм руу орж байгаа. Тэр бол яг эрдэмтэн хүмүүс ер нь л одоо ингээд бүх цаг үеийн цөмийн физикч нартай материалын судлаач нар, лазерын физикч нарт гарч ирж байгаа асуудал. Тэр ерөөсөл хүнээс л шалтгаалan толгой дээр хэм байна. Тэрэлтэй тухайн шинжилгээний мэдээллийг сайнаар эсвэл муугаар ашиглахад зарцуулах юм тийм. За тэгэхээр өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөлөө. За тэгээд одоо өөрийнхөө над мэдлэг чадвар бүх юм хүн төрөлхтөн бидэндээ монголчууд ашигтай байдлаар ашиглан шүү дээ тийм ээ. За тэгээд өнөөдрийн дугаарыг хоёлаа YouTube-ийн Одмөндөр суваг болон NTV телевиз за Одмөндөр радио 183.3 болон 107 хос телефоноор та бүхэндээ хүрэлээ. Тэгэхээр дараагийн хими элемент хэрхнээс минь нэвтрүүлгээр уулзлаа баярлалаа. Бэлгүүнэтээ уулзаарай. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.